Тэр хүн хамаагүй одоо ямар юм гэнэ тэмбүүтэй бай, аригчин бай одоо юу гэсэн үг вэ? Бид нар ерөөсөө ондоо юм яриад байгаа шүү. Шал ондоо би яриад дуусгаад чи дөрөв намайг сүүлийн үед баян тийм мэдээлэл явж байгаа. Мэдээлэл гэж түүхэндээ эн чинь бүх юм бодтойроо гараад ирнэ гинэ. Би хэлээд нь шүү дээ. Цэдэн бал хүртэл бүх удирдлагууд чинь зөвлөлтийн толгоогоор яваад бид нар түүхээ мэдэхгүй худлаа зөвлөлтийн үгэнд ороогүй учраас 28хан наснда алуулсан юм биш үү? Үгэнд нь ороод бодоо тэргүүтээ 15 хүнийг буудсан баримт бий. Тэгээд тэрэндээ харамсаад харин болохоо байгаад ажилгүй болоод өөрөө хордож өгсөн. Өөрийг хорлсон нь элбэгдэрж ирэн чино тэргүүтээ хүмүүс байгаа. Чойвсон ч ихтэй адилхан. Чи мэдж байгаа шүү дээ. Чи сайн мэдж байгаа билгүй 22 оны 8 сарын 31-нд бодоо, тийм ээ? 24 оны 8 сарын 31-нд данцсан. Тэр нь чойвсонгийн гар хөр. Нөгөөдүүл нь тоглолцсон байхгүй да. Тийм учраас ийм тоглоом болцсон юм аа. Эннээс хойш ийм тоглоомонд Монгол хүн орохгүй байгаад гэдэг юм. Би бол цэдэн бал дараач гэсэн адилхан шүү, тийм биз дээ. Чи чойвсон гаралда цагаан сараар аюултай шүү. Чи нэг бодороо 19 26-нд гиндэн гой мөн үү? Наадмараар амар сайдыг цагаан сараар чойвсон өөрөө мотихогдсон байхгүй да. Энэ хэн хийгээд байгаа юм бэ? Одоо хүртэл яг ийм улааны үжил Монгол улсад үр хөрвөл нь үржээд байгаад би харамсаж байгаа. Энэ аюуншигтай нэг юм бас харамсаж би чамайг түрүү ярих чинь чи миний дараа яг би яриагаа дуусгаад. Энэ үр хөрвөл бити хөгжижээсэ гэд би эмгэнж байгаа. За юу. Тийм учраас зүгээр бүтээн байгуулалтыг хэдүүлээ. Залуучууд одоо үе өөр болсон мөнхтэй дөнгөр очроо. Үе өөр болсон. Бид нар бол ойлгосон сармагчангараа хэлнэ. Бид золиос бол хүүхдүүдэд үннийг хэлье. Хутлаа цээжэдэлдээ улимсаа цээлгнүүлээд ингэж байх шаардлагагүй. Та яруу нөрч уус тийм үү? Өчигдөр нөхөр нөхөр маргааш нь өөр хүнтэй банзалсан эмийн шинжтэй манай төр өвөг Чингис Томзонтой Оросын үлмийг додоож өөлөн гэхийн хусаа биднийг суу газаргүй авчиж үсэнд чинь ярганы мэсвэлүүд чуугад өгдөг дуугаа байх уу чойн мэдсэн тийм ээ? Тэгээ чойн юмшигэд байл да та нар. Чойн юмшиг байд сураач. Улаан комментарийн 21-ний улаан комментарийн өнөөдөр өмөрөө сууж байгаа би таарийн өмнөөс ичиж байна. Нэгдүгээрт би таарийн өмнөөс харамсаж байна. Гүгүү. Чи ойлгоорой. Чи миний найз чи юу чи миний найз. Тий бас. Чи миний найз үнэ. Чи өдөр чаднаа жарж байгаа. Ойлгож байна шүү. зүгээр их хорон царилж та нар. Би их хорон царилаагүй. Өмнөөс чи юу мөнгө ирээд хөрөөд байдаг. Юу мөнгө ирээд. Энэ мөнгө чи мөнгө явуулж ирнэ. Мөнгө ямар ч мөнгө. Жанжис хатрын тадлаа зүгээр гадар зоруулдаг. Гадар авчих байгаа. Гадрыг авч газар орж ил байгаа юм яаж болохгүй юу? Ясаа Сүхбаатарын нүд сосоргон эсвүүцээгөө манай мөнгө төсөөлсөөгөө. Зүгээр газарт хүмүүс шунж байгаа юм байна. Асуудал орж байгаа юм. Тэр давхар донд нь. Тэр газар хүмүүс зугаад гэдэг. Анхны үе саний өвөлдөг гахтаа Сүхбаатарчуудад гэж цэнтэ утсан байхгүй юу? Сүхбаатарчуудаа гэж. Тэгээд аймаг орны тухай ард түмнийг хөдөлгдөө штэ. Тэгэхээр би баян хонгорын шууд дуусах хэрэггүй байсан. Сүхбаатарын урдлын эзэн сундууд ер нь одоо хаттууд байдаг юм а гэж. Би бол халах ойрд 3 засны сангираатай галдан бошгтын удмын өөл түн. Энэ харангаа захир ингээд явсан манай цэндаа утсан. Тэгээд цэндаага өчгтээ бид ойлгоно штэ. Жанжин Сүхбаатарын өшөг аваад сандаа амбны өшөг босгоч яадаг юм гэж. Сандаа амбч Манжин хааны хамгийн сүүлд хоогдож гарсан гэж. Тэгвэл сандаа гэдгээр цэндаа гэд түүний ач үрзээ болж юм найзаа ингээд мушгаад явчихгүй. Явж л багш. Бид энийг бодож явах хэрэгтэй. Яг эцээс өнөөдөр л Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Жанжин Сүхбаатар одоо дүүржийн очролтын төслөөр газар шавааныхан төлөө зүүн зүгийнхэн зассан хааныхан тэмцдэг гэдэг нь эдгээр чухалсхий хүүд байх. Ийм учраас өнөөдөр бас энэ дээр тэрийг яагаад үүсгэв? Тэр бүтээн байгуулалт эдийн нэг анхудаа харж байна. Ер нь зүгээр газарт орж байгаа хүмүүс газарт нь одоо ийм л ойлголтоор одоо би хүлээж авч байна. Зүгээр түүхчид маань янз бүрийн ярьж түүхүүдгүй бацаахан учраас ярьсан. Сосорон цогцог хүн л дээ. Цогтой байна, залгуутай байна, амгтай байна. Нэг актер бид нар 37 оныг ч өнөөдөр Монголын ард түмэн өөрөө түүхээ бүтээгээд өнгөрсөн шүү дээ. Тэр одон сүм үедээ шатаалгасан олон ухаантнуудаа бас туусаа мэдчихэл байгаа. Чойн жанжилтайгээ дуусан бид жанжилтайгээ таарч өөрөөрөө орон бүтээлийн мөрөөр явж байгаа. Тэгээс нэгнийхээ өмнөөс ичээд юм нэгнийхээ өмнөөс бичээд явах нэг сонир биш. Ер нь энийг сайн дараачийн үйлчлэгчийн сонгуул гэдэг юм уу дараачийн 12-ын сонгуул гэдэг юм уу одоо уудын орон удаас ч хүмүүсд одоо бэлдэн чулуугаар тоглож байгаа байхгүй бүдлэг гэдэг юм. Ийм гэж ойлгогдож байгаа. Энэ хадыг харсан хадын юм бэ энэ сан. Хадын юм өнөхөр би юмс байгаа гэдэг. Гэхдээ харин би Сүхбаатарын зүгээр ойлгохоо яриаг байна л да. Тийм ээ Сүхбаатарыг зөв болгох гэдэг. Түүхийг засах шинээр яаж засах хэвтэй байна. Ерөөсөө засахгүй байгаа чигээр л харуулна. Хинийн одоо хэн байсан хэний гар хөлөөлж ирсэн тэр нь тэртээ үлдэн шүү дээ. Бид нар энд маргасан маргаагүй. Нөгөө талаар бол одоо би нэг л юмд өрөвдмөр сэтгэл төрөд байгаа юм л та. Сүхбаатар аймгаас л одоо их хурл дэвших гэсэн нэг нөхөр нэг том компани захирал юм гэлээ л. Тэр нөхрөл ингээд хамгийн мөнгөний тараагаал энэ хүмүүсийг дөрхираал ингээд энэ дээр бол ингээд дөрхилтонд ороод байх шаардлагагүй мод бид нар ялангуяа уран бүтээлч бид нар
Харин яг зөвийн баримжаанаас барил зүтгүүлэх зүгээр байна л та. Би бүтээн байгуулалт яриад байдаг. Тэгээ нэг хөшөөгөр дамжуулаад ингэж төмөрөч би чамайг ярих дуурайгүй шүү дээ. Энэ үржихгүй мэдж байгаа. Би энийг ороогүй, энийг харгалзнаа. Би орохгүй. Хэд хэдэн нөтөлж намайгс ороогүй. Өнөөдөр зүгээр би бас одоо иргэнийхээ байр суурьаар сосроо хэрэггүй хэрнэ. Заадгүй нүрээр байгаа найстайгаа. Хэд хэдэн нөтөлж гэж нөтөл тань явж байгаа тийм ээ. Би орохгүй, болоогүй. Ийм юм дээр дуурахгүй гэсэн. Ийм энэ дээр шүү дээ төмөрөч. Өнөөдөр оюун санааны баялаг үнэтэй юу? Цэцэрлэг үнэтэй юу? За одоо бацаа. Одоо болцоогийн юм дээр өөрөө жоохон тайван. Та нар ингээд ярьж явах завсраас нөгөө үнэтэй өгнүүд орхиод ах шиг л уул нь марах гэж ирээгүй. Гэхдээ бид нэр 70 жилийн хугацаанд үнэндээ зохиомл түүхтэй явсан үнэ. Тэ? Чингисийн мухай, чойлсон сайхан ч гэдэг юм ингээл дандаа тийм биш. Одоо Төмөрөчргөө үе ч гэдэм үү, энэ хөгшний үе, сов, миний үе ч гэсэн одоо Ленин юм уу, одоо Володиавал дэлхийд дээр цорын ганцудаа удлаа ирсэн. Хүүхэд байхдаа 6 настай байхдаа илүү тэрнээс маш их гимшээ, тэрнээс хойш 55 хүртэл хэдтэй бүхлээ Ленин. Тэр хүртэл нэг ч удаа худлаа хэлж байгаагүй. Будда аллах хажууд нь одоо ичмээр тийм гоё хүн байсан гэдэг тэр түүхэндээ л итгээд дуусах юм байна л да. Сүхбаатар их ч гэсэн одоо нөгөө Чингис Мингис бол амьсгалтай муухай амьттай байсан. Ерөөсөө энэ хөгшнөө хэлж байгаа шиг Монголын ард түмний бүх түүхийн турш 2200 жилийн түүхийн турш сүүлийн 100 жилийн турш ч гэсэн ганцхан сууд хүү байсан. Тэр нь Сүхбаатар байсан. Одоо тэгээ тэрийг монголчууд Монгол угсаатныхаа төв талбай ариун голомт тэрэг ингээл мөнх мянган жил Сүхбаатарын талбай гэж байна л гэл итгэл ингээл дуусгал юм байна. Би одоо гэхдээ энийг би яг хэлж байгаа юм яг согийн хэлдэг шиг бидний үеийнхэн л ингээ итгээд дуусгасан. Түүх хичнээн хатууч бай. Бацаахан доктор хэлдэг шиг та бол өөрөө тэгж шít. Ингээл тусгаар тогтнолын төв түн олоод өгсөн гамингийн бороонгод Орос хөөчихсөн байдаг. Орос борооны дахиад улаантан хөөцсөн байдаг. Бид нар юу ийсэн бэ? Бид нар Баатартай баймаар байна гэж байна тийм ээ. Тэгэхэд Баатар яг ингэж бодоод тэгээд зохиомлоор хэн нэгний одоо 90 оноос малын шинжтэй төвшинг гаргаад өгсөн. Яг 90 оныхноос дундаас бол малын шинжтэй төвшинг гаргаад ирэх юм байна л та. Тэгээд 100 жилийн дараа малын шинжтэй төвшингийн нэрмж талбай гээд ягаад гэвэл тэр үеийн 100 жилийн дараа зоригийн өшөөр будаг цацвал яах вэ? Зоригийн өшөөг өөр газар байлгыг гэвэл бас яах вэ? Тэр нөхс дүүсгөх. Зориг байсан үгүй. Тэр яг би юу гэж хэлэх гэж байгаа юм гэвэл хэрвээ бид нар өнгөрсөн 300 жил шиг хүний доор ороод улсгүй байгаад хинч биш байгаад бид нар дөнгөж саяхан оюутан байхад Оросд байхад Монгол гэж хэлж чадахгүй ичээд халахуд гэж ярьдаг байсан шүү дээ. Тэ? Бүр хүний доор орсон 2 дугаар ангиллын тийм хүн болцсон байсан үе. Ийм хэвээрээ 300 жилийн түүхтэйгээ бай гэж бодвол худлаа зохиомл түүхийг итгэх хэрэгтэй. Яг үнэнтэйгээ нүүр тулаад чадчихсэн үе, чадахгүй байсан үе олж харахын тулд хойч үе маань хүчтэй улс шиг улс хүн шиг хүн бай гэж бодох юм бол түүхээ олж харах хэрэгтэй. Үнээр нь. Тэрнээс биш 12 оны сонгуул юм уу? 13 оны сонгуул зориулсан юм уу? Өнөө маргааш магадгүй сонгуулаар яалаад энэ уурхаа тэр уурхаа дээр илүү өөрийнхөө дарга нарыг тавьж гэдэг юм уу? Ийм өчүүхэн бодлоор хүн дөрлөгтний түүхийн хамгийн буурал эртний түүхтэй хүн дөрлөгтний түүхийн хамгийн хүчтэй хөдөлгөж хүч байсан энэ угсаатны түүхийг ингэж шүүж болохгүй. Энийн хамгийн тод жишээ нь сая яг ярьж байгаа тийм ерөөсөн Монгол угсаатны хамгийн агуу хөвгүүн сууд хөвгүүн Сүхбаатар байсан л гэж яриад байна. Тэгээд хэдүүлээ үнэмшээд үхээ дараагийн үеийнхэн өөрсдөө үнэн баримттайгаа үлдгэл гэж хэлж байгаа. Тийм учраас бид нар 2200 жилийн түүхэнд байсан тэр хүмүүсийн зөвхөн баатруудын биш гэж байгаа юм. Магадгүй Ленин хөшөөг алга болгочод оронд нь өлжий төгсгийг тавиад өлмид орно Монголын яруу найрагчид шүлэг уншиж байгаа болдгоо тийм ээ. Манай нэвтрүүлэг Ленин Сүхбаатартайгаа байж иж болно л. Гэхдээ бид нар бол 2200 жилийн туршид байсан монголчуудын дэлхийн бөгөөд манай түүхчдийнх нь ард түмнийх нь сэтгэл зүрхэнд үлдсэн тэр хүмүүсийн алдаатай ноноотой бүгдийг тавиал гэж ярьж байгаа болохоос одоо энэ хүмүүс ингээл буцаж чирээл нэг жижигхэн нөхрөө бид нарыг чирэх гэдэг шиг биднэрт хамаагүй юмруу тэгээд Сүхбаатарыг тэгсэн ингэсэн. Тэр нь бол ярмааргүй л юм. Бидний зорилго бол одоо ийм хоёр байр суурьтай хүмүүсийг цэрэг оруулаад урд урдаас нарж юм яриулаад хэвлэр хоёр талд гарч хоёр хороонтод орцсон юм шиг хэрэлдэхгүй бай. Уртлаас харцгаад үзэгчид өөрсдийнхээ байр суурийг
хамгаалаад юм уу яриад хүргээчээл гиснийх юм аа. Тэгээ манай нэвтрүүлгийн байнгын хамтрагч өнөөдрөөс эхлэн Мак пицца болж байгаа. Тэгээд дээр нь одоо яруу найрагч Мөнхбат нэмээд та бүхэнд бас тайлбар хэлнэ гэж байна. За ер нь бол яг манай болцоохон юм чиглэлд би бол их зөв ярьж гин гэж бодсон. Сүүл рүүгээ нэг буруу ойлгосон юм уу, буруу юм ярьчлаа. Тэр нь юу гэхээр ерөөсөн бид нар бол тэр Ленинтэйгээ те Сүхбаатар бол энэ 100 жилийн суут хүн гэдэгтэй ч юм уу те энэ түүхийг үннээр нь гаргаж ирэхгүй бай гэдэг ч юм уу. Яг энэтэйг үлдээгээд байгаа юм биш байхгүй юу? Ер нь бол Монголын түүхийг яг үннээр нь байгаа юмыг байгаагаар нь болсон юмыг болсноор нь гаргаж ирэх ёстой. Энэ бол жишээлбэл түүхчдийн хийх ажил. Тийм үү? Энийг бол өнөөдөр Монголын нийгэм цаг хугацаа хоёр нь тэгээд дээрээс нь залуу үе шаардж байгаа байхгүй. Ер нь бол Ленин одоо ингээд мундаг, Сүхбаатар мундаг гэдэг энэ ойлголтыг чинь тийм ээ. Монголын ард түмэн чинь өөр өөрсдөө ойлгодог цаг болцсон шүү дээ. Тэд нар чинь өөр өөрсдөө ойлгож байгаа, мэдж байгаа. Жишээл манай сая Бацаахан түүхч ярьж гин, Богд хааны тухай ярьж гин, их зөв ярьж гин. Би бодохдоо бол Монголын түүхэнд хоёр гадаадын хүн их том гавьяа байгуулсан, Монголын ард түмэнд тусалсан гэ. Би тэр Баатар уугийн бичиж байгаа, Баабрын бичиж байгаа, энэ Болцаахан эмчийн бичиж байгаатай бол би санал нэг байдаг. Богд хаан байгаа. Тэр нөгөө юм уу тэнүүлчин гээд бидний яриад байдаг борон өнгөрн чи бас том тусалсан шүү дээ монголчуудад. Тэрийг бид нар бол үгүйсгэж болохгүй. Гэхдээ зүгээр өнөөдөр яагаад энд ирсэн гэхээр манай соо ах бол бас түрүүн жоохон буруу ярьчих шиг болоо. Мөнгө төгрөг аваад ч юм уу те эсвэл ингээ улаан комментарны одоо нөгөө үр хөврөл яваад тэрийг хамгаалах гэж юм уу ерөөсөө тийм биш байхгүй. Энд яасан бэ гэхээр энэ Сүхбаатар гэдэг хүний асуудал сүүлийн одоо нэг 14 хоног 21 хоног Монголын нийгэмд бол одоо бас хэвлэлийн сенсац те ярианы сэдв болж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол манай соо ах одоо Болцаахан эмч Буцаахан түүхч ингээд орцсон Даяар Монголын ариун голомт гэдэг энэ хөдөлгөөн бол Сүхбаатарын хөшөөг Сүхбаатарын талбайгаас авч шилжүүлье гэсэн энэ асуудал бол одоо сүүлийн 7 хоног бол нэлээд хэрэгдлээ. Би бол та хэдийн янз бүрийн телевизээр оролцсон бүх нэвтрүүлгүүдийг бол бүгдийг дуустал үзсэн. Тэн дээр бол би ингээд амар тисч ингээл тисч ядаал, тичадаал ингээл өш хонзон санаал ингээд байгаа биш байхгүй. Зүгээр залуу хүн учраас өчигдөр над руу шууд телевизийнхэн ярьсан. Ийм байна. Тэгэхээр чи энэ Монгол Ардын намын гишүүнч бай, яруу найрагч бай, залуу хүн гэдэг утгаараа орж болох уу гэхээр би тэгье гэсэн. Тэгээд эрэхтээ би юу бодож ирсэн бэ гэхээр ерөөсөө энэ Монголын түүхийг нэгдүгээр үннээр нь бичих хэрэгтэй гэдэгтээ бол би соо ахтай адилхан, болдгогтой адилхан санал нийлж байгаа. Гол нь яах вэ гэхээр Монголын түүхэнд гавьяа байгуулсан хүмүүсийн гавьяаг үгүйсгэж, нулимж тэднийг байхгүй болгож болохгүй шүү дээ. Тийм үү? Магадгүй одоо юу гэдгийг те зориг өнөөдөр Монголын одоо түүхэнд гавьяа байгуулсан хүн мөн үү? Мөн. Тэр хүний хөшөө тэнд байх ёстой юу? Яагаад Монголд арчилсан умсгалыг авчирсан хүний хөшөө байхад Монголын энэ том өргөн удам газар нутгаас нэг алгад рамхан газар байж зөв тийм үү? Тэрэн шиг яагаад бас Монголын ард түмний төлөө цусаан урсгаж явж тэр ардын умсгалын хийж жолоодсон энэ хүнд Монголын энэ өргөн удам нутгаас нэг алгад рамхан газар байж болтгүй юм бэ л гэдэг энэ л асуудал байгаа байхгүй. Нэгдүгээр хоёрдугаар түүх үннээрээ байх шиг сайхан. Ер нь юм үннээрээ байх шиг сайхан шүү дээ. Хүн ч гэсэн үннээ хэлчих шиг сайхан юм байхгүй. Гэхдээ бид нар бол би ойлгохдоо бол энэ өнөөдрийн шууд телевизийн энэ ток шоунд орохдоо бол бие рүүгээ ингээд одоо ойрлж хашгичаал чи би ийм нутаг усаараа аймаг сумаараа ингээд те хоёр нам гэд ийм юм ярина гэж бодоогүй байхгүй. Зүгээр л Жанжин Сүхбаатар ер нь юу хийсэн хүн, яасан хүн, ямар учраас энэ хүнийг үгүйсгэж байгаа, ямар хүний учраас энэ хүн байх ёстой, хөшөө нь энд байх ёстой. Жишээлбэл би бол Жанжин Сүхбаатарын хөшөө энд байх ёстой. Жанжин Сүхбаатар би түрүү хэлсэн ш тэрэн дээр бас тоглолт хийж болохгүй байхгүй. Одоо даалгавчин малгавчин гэж ярьж ш тийм байсан ч гэсэн энэ Монголын түүхэнд гавьяа байгуулсан хүн учраас тэгээд Монголын ард түмний төлөө нэг хүн 28 наснда насураад юм хийчихэлтэй. Ард түмнийхэн төлөө амиа өгчөж гавьяа байгуулж тэгээд болоо нэг алга дарамхан газар өгчөөч юуг нь булаацалцсан. Тэр бүтээн байгуулалт зөвөө. Тэрийг дэмжиж байгаа маа.